тэр байж ямар ч тийм танилцаагүй те уулзаагүй мөртлөө өнөөдөр намайг одоо энэ түрээсэлж байгаа энэ өрөөнөөсөө гараад өрөөг чөлөөж өгөө гэсэн тийм шийдвэр өгч байгаа шүү. Тэгэхээр би өнөөдөр надад ямар бэрхшээл байна гэхээр би энэ машиныг оруулж би өнөөдөр сэтгэлийн хөөрөөр өнөөдөр энэ асуудлыг шийдэж хийгээгүй. Би аль 6 сараас өмнөөс эхлээд би энэ бэлгийн үйлдвэрлэлийг хийж одоо хятадд үйлдвэрлэсэн бэлгийн ямар бэлэг байдаг вэ? Хүний эрүүл ахуйн шаардлага хангахгүй. Хоёрдугаар түүхийг уцаар үйлдвэрлэсэн жижигхэн хүний бие ташид өгсөн тийм бэлэг хүний чанарын шаардлага хангахгүй бэлэг. Гэтэл би хятадаас сайн чанарын нэгдүгээр зэрэглэлийн хүн даван уц оруулж ирээд томхон шиг хүний биед хашиг өгөхгүйгээр хүний чанарын шаардлага хангахуйц тийм бэлэг үйлдвэрлэе гэсэн зорилготойгоо нэгсний бас өөрийнхөө хувь нэмрийг ч гэсэн энэ улсын орндоо хүргэе гэсэн. Дээрээс нь өөрийнхөө бизнесийг хөгжүүлэх, дээр нь ах дүүсээрээ нийлээ энэ үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэсэн зорилгоор би улсаас зээл авахгүйгээр найз нөхөд тэгээд өөрийн урд нь хамтарч бизнес эрхэлжсэн хүнээсээ тусламж дэмжлэг аваад хүүхдээ өндөр хүүтэйгээр би энэ 15 бэлгийн тоног төхөөрөмжийг оруулж ирсэн. Тэгээ оруулж эрэхтэй би яг нөгөө газын татвараас чөлөөлөлтөө ямар ч газын татваргүйгээр оруулж ирсэндээ би баярлж байгаа. Энэ юу жижиг үйлдвэрлэлийг дэмжиж байгаа хүрээнд ингэж тоног төхөөрөмжийн татваргүй надад туслаж ингэж оруулж ирсэндээ би баярлж байгаа. Гэтэл миний энэ үйл ажиллагааг дэмжих тийм жижиг дунд үйлдвэрлэлийн жинхэнэ төв маань дэмжих байл өнөөдөр би тэр тоног төхөөрөмжөө оруулж ирж байгаа хугацаанд яг ачаал буулгад янз янзын юунаас болоод жоохон гэмтэлтэй янз бүрийн үйл ажиллагаа маань жигдрээ үйлдвэрлэл маань жигдрээгүй байгаад шууд өнөөдөр байрнасаа одоо байр чөлөөлж өгч байна. Гэтэл би өнөөдөр тэр нөгөө худалдаж авсан хятадын компанитайгаа эргэж холбогдоод одоо зарим машинууд маань ажиллахгүй байгаа учраас би тэндээс ажилчин авчирч өнөөдөр би өдрийн $50 хөлсдөөгөр хамаг байр унаа бүгд энэ зардыг баагаад эргэлтэн хонгоос би тийм мэрэгчлэн авчирч засуулахаар ингээд авчлаад одоо үйлдвэрлэлээ жигдрүүлэхийн тулд ажилуулгын тулд би ингээд өөрөө хүчин зүтгээд өнөөдөр ингээд явж байхад миний үйл ажиллагааг дэмжихгүйгээр иймэрхүү үйл ажиллагаа явуулж байгаа юм тэгэхээр хүнд байна. Тэгээд энэ тал дээр надад тусалж дэмжих юм байна уу? За